Өнөөдрийн бичлэгтэй маань Miat компани хамтран ажиллаж байна. Miat-ийн зүгээс аялал жуулчлалын удирдлага хийж буйтай холбоотойгоор Шанхай хот руу 7 хоногийн лавг бим гариг болгонд шууд нислэг үйлдэж эхэлсэн байна. Хэрвээ та эзэн нэгэн цагт хааны нуган ганц үр гүнжтэй уулзсангуудаа дурлаж тэнэгтвэл яах вэ? Бас арай гэж тоогдох гэж байх чинь нэг Америк нөхөр гарч ирээд бөөн шавар хаагаад байвал яах вэ? Шууд л тэр гарыг алаад гүнжтэй сунцтэй. Гэсэн ч өнөөдрийн бичлэгээр ярьж өгөх кино маань арай өөр үйл явдалтай кино байгаа. Ямар кино вэ гэж юу? Таад маань эртээ урдаа цагт эзэн нэгэн цагт алдарч жүжигчин Джеки Чан, Оуэн Уилсон болон Люси Лью нарын тоглож байсан Шанхайн үд дүн гэдэг кино үзэж байсан уу? Тэртээ 2000 онд анх дэлгэснээр гарч байсан уг кино маань тухайн трендлууд байсан тулаанд инедмийн кинодын томоохон төлөөллөө. Дээрээс нь дорны буюу Азийн хэм маяг, өрний буюу барууны хэм маягтай хослуулсан гэж хэлж болох үз өвөрмөц кинодын нэг юм. Бас дээрээс нь тухайн үедээ 55 сая долларын төсвөөр бүтэж дэлхийд дахинаас 100 саяг олсон чамгүй ашигтай кино болсон байгаа шүү. Тийм болохоор одоо хэдүүлээ энэхүү киноны үйл явдал руу орцгоё. Киноны маань үйл явдал 1881 оны Манччин гүрэнд эхэллээ. Ингээд кино эхлэхэд нөгөө айхтар хаад нойд амьдардаг хориотой хот чинь Пепе эмээх хааны гүнж хүрэлцэн ирэх бөгөөд Човон буюу манай Джеки Чан ах ч одоо гүнжийн харуулаар ажилладаг юм байна л та. Тиймхүү гүнж тэгж орж ирэхдээ л Джеки Чан ахтай маань бүр нүдэрээ ярилцаад энэ хоёр чи хоорондоо жаахан жоохтой юм уу та. Гэсэн ч цааш явсаар гүнж маань удахгүй нөхөрт гарах хүнтэйгээ уулзваа. Тэгсэн тэр нь одоо нэрээ бурхан мартсан заяа гэдэг шиг үнэн бүтэхгүй гар байдаг наасан. За тийм учраас л манай гүнж аавдаа ингэж хэлж байгаа. Би тэр залуутай гэрэлмээргүй байна. Тэр чин бах мэлхийтэй адилхан царайтай юм байна. Танд тэгж их таалагдаад байгаа юм бол таал гэрэл гэд амийнхандаа гэрлэхгүй гэж үзвэ. Ингээд тэр өөрөө манай гүнжтэн Кельвин гээд англиний багштайгаа хамт мэлхий гүнж гээд үлгэрийг уншсан сууж байла. Тэгтэл хажуугаар муу Чэг гэж ах маань энэ муу хоёрын юу ярихыг нууцаар сонсоостой. Тэр үед гүнж маань номоо уншиж дуусангуудаа хэлж байгаа. Энэ дээр гардаг шиг аз жаргалтай төгсгөлж байхгүй юм да. Дээрээс нь манай аав намайг мэлхийтэй суулгах гээд байдаг. Гээ зовлонгод очиж гарваа. Тэгсэн нөгөө Кельвин багш нь хэлж байгаа. Чи үнэхээр л түүнтэй гэрэлмээргүй байгаа юм бол Америк руу хүлэн онгоц бэлэн байгаа. Хүсвэл надтай хамт цуг өтөр дүргэн явж галуу шугууны мах идээд хүснээр амьдрал та. Гэж хэллээ шүү. Энч ноотоо доо. Хүний найманд явчих үе дээ, Вазрван. Тэгтэл түүнийг сонссон гүнжтэн маань тэр даруй Кельвин багшийн саналыг зөвшөөрөөд зугтааж байхад нь Джеки Чан ах маань араас нь хурж ирээд аятайхан хэлж яриа зогсоох гэж үзлээ. Тэгсэн нөгөө гүнжчин чинь одоо Джеки Чан ахын үгийг нохоо утсан чинээ тоолго зугтааж байхдаа бүр нөгөө мэлхий гүнжнийхээ номыг хунгаагаад тавьчихдаг наасан. За энэхүү гүнжтэн гуй том толгой зүхтаасны дараа чаантан бөөн уурулж гүнжийг Америкийн Невада мужид Карсон хот авч явсан барьцаанд нь 100,000 алтан цоос нэгсэн байгааг олж мэдвэ. Тиймхүү хаанч гүнжийг аврахаар өөрийн орчуулагч болон 3 торгон цэргээ Америк улс руу илгээхээр болов. Үүнд нь Джеки Чан ах маань гүнжийг цугтаалгасандаа буруутай санагдаад хамт явах гэж үтсэн ч эхэндээ зөвшөөрсөнгүй. Тэгсэн ч Джеки Чан ахын маань одоо авгаах нь хааны орчуулагч хойно 10 өврийн хаалгаар панаалдаж гарахад эцэст нэг юм Джеки Чан ахыг явахыг зөвшөөрч байгаа юм ба. Гэхдээ бас зүгээр зөвшөөрчлгүй ингэж байгаа. Танаа энэ зээдүү чинь угаасаа гадаадын альбин тийрэнгүүдэд далагдана эцтэй гэд хорон үг хутаастай. Хоолын замд гарах гэж байгаа хүнийг хараагаад байгаа юм уу да чорт гэж. За үүнтэй зэрэгцээ дас холын Америк улсын Невада мужид галт хэрэг дээрэмдэх гэж хэдэн бүтггүй гарууд гарч эхэллээ. Тэдний нэгийг Рой Обен гэдэг ажээ. Рой ч одоо хурган бүлгийнхээ босс нь бөгөөд нөгөө хэдэ боловсруулсан төлөвлөгөө энэ хэлж мэлээ адил. Бөөндөө галт хэрэг рүү мориор давхгаад яа гэдэг юм те. Харин тэр үед манай Чеки Чан хулан бус талбтуу тэр галт тэргэнд нь явж исэн байл яах вэ? Айхтар гэж. Ингээд Ройгийн дээрэмч эхлэхэд нөхдүүд буу шидэм гаргаж ирээд галт тэргийн зорчигчдын хамаг юмнуудыг хуу дээрэмдэж гарваа. Гүй тэгж байхад нөгөө Чеки Чан ахын авга ах шүү дээ нөгөө хааны орчуулагчүүд ороод ирэхэд нь Ройгийн бүлгийн Волс гэд толгойч нь олгоо олсон нөхөр хааны орчуулагчийг буудаад алчваа. Үүний дараа Чеки Чан ах авга ахыгаа алгацсан байхыг олдог ба бус зорчигчдоос хэн ингэснийг асуугаад нөхдүүдтэй тооцоо отохоор босоод яв. Ингээд хөөцлөн эхэлж зэвэн гараад аль хэдийн вагоныг салгаад явцсан байдаг ба Чеки Чан ахч вагон дундуур үсрээд дээр доор нь гараад алж өглөө. Тэр үед нөгөө дээрэмчин гарууд Чеки Чан ахыг маань буудах гэж үзээстэй. Энэ хоорондоо Рой яг сейфтэй галт тэрэгэн дээр орж ирэнгүүтээ доторх мөнгийг нь авахын тулд баахан тэсрэх бөмбөг суйрлуулж гарав. Тэгтэл яг тэр үед нь Чеки Чан ах харын цохоор нь ороод ирдэг ба баахан тэсрэх бөмбөг агцсан байгааг хараад цочсондоо нөгөө тэсрэх бөмбөгийг сейфний дотор нь чигсэн чинь сейф нь бөмбөг тэсрэхтэй зэрэгцээд гол руу унцдаг наасан. Яасан ч бүтлгүй гараад бай. Ингээд мөнгө алдсан хэдэн дээрэмч дуурандаа Чеки Чан ахыг маань алах гэд хөөж гарваа. Тэгин явсаар нөхдөөч нь мод ицсэн хэсэг тэрхэд Рой ч яг Чеки Чан ахтай таарлаа шүү. Тэгж байгаа түрүүний Волс гэд бүтггүй гарчин гарч ирснээр өөрөө бүлгийн толгойлогч болохын тулд Рой Чеки Чан хоёрыг хоёуланг нь алах гэж үтснээр нөгөө өрцөн моднуудыг чинь доош унгаачдаг наасан. Хогийн гар штэ. Харин тэндээс Чеки Чан ах маань өөрийн овсгоо самбаа урам ихэ ашиглан амьд гарсан бол Рой ч одоо тэр чигээрээ доош унчглаа хөөрхий юм маань явдныхан гэж. Энэ зур гүнжтэй маань Кельвин багштай явсаар нэгэн уурхаа дээр ирлээ. Тэгтэл яг үүндээ бол Кельвин багш маань сайн хүндээч биш. Лонг Фо гэж нөхрийн зааврын улмаас гүнжтэг зориуд зүхтаалган энд авчирсан болж таарлаа шүү. Нэг ёсондоо гүнжтэй маань хүний 8-нд явцсан байдаг наасан.
За энэ Love Hong гэдэг нөхөр бол одоо Манчжин гүрний 20-т хотоос цугтаасан 3 түшмэл бөгөөд гүнжийг манд богдолж авах гээд байгаа мó хайшин. Тэнхүү энэ агшинд Кельвин багш нөгөө Love Hong нөхөрт ингэж байна. Чи мөнгөө 2 дахин нугалж өгөхгүй бол би гүнжтэй ингээ алж шүү гэж шунтхан сэтгэлтэй автахад Love Hong ч өвчөд хэлж байгаа. Хятадууд хилцээр хийдгүй маа гэж хэлээд Кельвин багшийг алаад начлаа. Одоо хохин их нь хайшаа чин яамар ч юм те. За тиймгүй үзэгд солигтод муун өгтгөн үлгэрээр Ройгийн шаар чин нөгөө айхтар юмнаас амьд гарцсан газрын нэг мухарт хүзүү хүртлээ булагдсан сэрлээ. Энэ үеэрч хідэн тас шуунууд Ройг амьдаар нь барьж идэнгээ алдаж явахад Чекэж анх маань амжиж Ройг олоод үрдэглээ шүү. Тиймгүй Чекэж анхыг харсандаа бөөн баяр болсон Рой ч аврал болоход манай Чекэж анх хэлж байгаа. Карсон хот руу яаж явдаг юм бэ гэж асуугаад зам заалгасныгаа дараа Рой амд нь 2 сав хийгээд үлдээгээд өөрөө ухаад гараа гэ хаяад явчихдаг наасан. Dick. Hey, come on. Don't talk, just stay. Одоо карма юм да Рой минь. Ийхүү Ройгоос замаа асуусны дараа Чекэж анх маань өндөр цастай уулыг давж яваад нэлээд хол замыг туллаа. Тийхүү явсаар нэгэн өндөр модон дотор явж байтал бяцхан Индиан охиныг баахан өөр омгийн гаруудаас авлаа шүү. Көмөн боёнтой үнэ. Түүний дараа нөгөө бяцхан охины омог болох Сью овгийнхан ч Чекэж анхад талархал илэрхийлээд дайлж хараад нөхдүүд далимдуулаад өөрсдийнхөө омгийн ахлагчийн унаж буу навчгээд үнэн царайлаг охиныг Чекэж анхтай маань хүчээр гэрлүүлчлээ. Унаж буу навчг нь үү? Яадаг нэртэй шааруу. Тэгсэн муу ах маань үүнийгээ мэдлгүй маргааш өглөөс эрэхтэй сонсоод бөөн паник. Гэнтэл үнтэй гэрлэж байгаа юм чинь. Айхтар гэж инх үзэгд солигтод хүчээр гэрлэлсэн муу Чекэж анх маань Сью омгийнхантай салгах ёс хийгээд эхнэр навчаагийнхаа хамтаар ойролцох жижиг тосгонд хурч ирлээ. Тэгээ Чекэж анх маань эхнэртэй баяртай гэж хэлчихэд тосгоны уушийн газар руу орсон чинь өөст хүн өлийн даван дээр гिचээр Рой ч нөгөө шаварнаасаа гарцсан энэ уушийн газарт покер энэ төр тоглоод ижвэл яах вэ? Нэрээ бүр азтай шаар юм да. Ингэж Ройг олж харсны дараа Чекэж анх шууд Ройг шагаад авч байна. Манай эрчим бөөн анчлаа гэж гарлаа. Тэгээ сүүлдээ түүнийхээ пянгч даалгүй шорон руу ачигдлаа. Юм л бол зодтолдох гэдэг сонин гарууд байна л да. Тэгэхдээ Чекэж анхны киноныг ч одоо зодонгүй өөр төсөөлшгүй л те. За тэг шоронд орсныгаа дараа Чекэж анх нь уг нь хэрэндээ шерифээс асууж байгаа. Намайг гаргачихл та. Би чухал даалгавартай Карсон хотод очих хэрэгтэй байна гэдэг гуйсан чинь нөгөө шериф маань ахыг юр тоосонгүй. Тэр үед галзуурхад ганц уруу татсан манай ахыг Рой тайвшруулдаг ба манай хоёрч үүний дараагаар бие биетэйгээ аль биесээр танилцаад овоо эвлэрмээр шинжтэй боллоо. Үүний дараа Чекэж анх өөрийнхөө хэн болохыг хаанаас юу ихээр ирсэн тухайга Рой тэлж баг амьдралаа өгүүлчихвэ. Энэ үеэр Чекэж анх Ройд гүнжийг аварч чадвал гүнжийн барьцааны 100,000 алтан зоосыг авч болох тухай хэлэхэд Ройгийн нүдэн орой дээрээ гараад хамтарч ажиллахаар болчлоо. Аргагүй шүү дээ. Нэр муу хүн гэж байхгүй. Зөв хүнийг олох хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Ингэж хамтран ажиллах болсны дараагаар Рой Чекэж анх хоёр маань яаж зүгтах төлөвлөгөө боловсруулж гарваа. Тэгж байх зурч Чекэж анх маань шоронгийн төмөр ажиллагны 2 сул байгааг олчдаг ба тэрийг нь цамцан дээрээ шээж мэгээд махилах гэд үдэж гарваа хөө. Заваарсан юм гээд алж өгч байна. Don't waste my time with stuff like that, okay? A 2,000-year-old civilization, that's all you can come up with? Shame on you. Shame on you. See? I told you so. No, you said wet shirt don't break, not piss shirt bend bar. Тэгсэн яг тэр үед нь Чекэж анхын авгаа навчаа хурч ирээд шоронгийн хааны гаднаас нь хэмх татаад онгойлгочдөг ба. Манай хоёр ч ингэж зогтлаа. За энэ дундуур та хэдтэй дуулах нэг мэдээ те. Мяд компани 7 сарын 2-оос эхлээд Шанхай хот руу 7 хоног болгоны лавг бим гарагт шууд нислэг хийгэр болсон байгаа шүү. Тийм болохоор та хэд маань энэ зүйлийг мартагдчихгүй өнгөрөе гэвэл Шанхай хот руу аяж нэгэн мартагдчихгүй дурсамжийг бүтээгээрэй. Энэ хоорондоор хааны торгон цэргүүдс гүнжийн барьцааны 100,000 алтан зоосыг ачцаар Карсон хотод хүрээд ирлээ. Түүнтэй зэрэгцээд Рой Чекэж анх хоёр ч навчаагийн тусламжтай Карсон хотод очдог ба. Энэ зүү Рой ч яаж копи болох талаар Чекэж навч хоёроос сургалт аваад хурган өөрийгөө хөгжүүлээд идэг насан. Тиймээс Карсон хотод очсны дараагаар Чекэж анх Рой ч өөрсдийнхөө эрен сурвалжлагдж байгаа зураг тууцыг хараад бөөн гайхал болоо. Зур тэгээ Чекэж Ройоос асууж байгаа. Энэ юунд тухай вэ гэх цаадна гин. Энд ингэж нөхөрт гардаг юм агаа хариулчих. Гэхдээ яг үндэ бол Рой чин гэмт хэрэгтэн учраас Чекэж анхын хамт яваад байгаа болохоор хамсаатан байна гэж бодогдод энэ зураг тууцыг наажээ. Тэгэн явсаар удаачгүй манай хоёр хотын цагдаагийн маршал баригддаг ба. Зүгтаагаад баар руу яваад орчихвоо. Ингэж нуугдж байх үедээ Чекэж анх маань одоо өөрийг нь одоо гэмт хэрэгтэн гэж сэжиглэж байгааг нь олж мэдэнгүүтээ Ройг сайн гүү төвөд гаргачваа. Үүний дараа Чекэж анх ганцаараа зүгтах гэж үздэг ба хотын цагдаагийн газрын нөхдүүдтэй ч сайхан зодтолдож ялаа сүулдэ Ройг ч аваад мориор зүгтан явлаа. Андын хайр юм уу хайшин. Ингэж амьд мэд цагдаагийн газраас зүгтаж гарсны дараа Чекэж анх Рой ч ойролцоох MC үрэлэн очоод ус цасмаасанд ороод бүр жаргаж өглөө. Гэсэн сүулдэ жаргалны хэтрээд Рой Чекэж анх хоёр ч хэрэлдээд бөө юм болов. Тэгтэл яг тэгж далчганж байхад нь манай хоёр нөгөө зүгтаагаад байсан цагдаагийн маршлыг согтуу MC үрэлэн дотор байхад нь таарчдаг ба. Удаачгүй хоёулаа баригдаа наачлаа. Уг нь тэгж архины халуунаас болоод хоорондоо хэрэлдээгүй байсан бол зүгээр явж байгаа юм шүү дээ. Одоо яа их вэ?
Тэнгүү Маршалч баригдсныхаа дараа манай хоёр чинь нэг зүйлийг мэдлээ. Тэр нь юу вэ гэхээр Маршал чинь үнэндээ Лофонгд ажилтдаг болохыг мэдээд Лофонг Джеки Чан ахтай уулзсан гутаа гизэг энтрийг нь тайраад яаш ч гэдэг юм. Үүний дараагийн өдөр нь Маршал Джеки Чан ах ба Рой хоёрыг дүүжиж алхаар болдог ба яг олны өмнө цааслах гэд байж байхад нь Рой шинхэн сурсан копын чадвараа ашиглаад ойролцоох хэдэн мордыг дуудаж байгаад өөрсдийнхөө зогсож байсан тавцаг мөргүүлээд алж өглөө. Тэгтэл үүнээс болоод манай хоёр юун аврагдах эсрэгээрээ доороо гიშгүргүү болоод яг үхэх гэж байхад нь Навчаа минь гарч ирэн дахин манай хоёрыг авраад бөөндөө цухтаацгаава. Навчаач одоо буянтай үг юм да. Ийхүү манай дашгүй аврагдаад голын цаан нэрээ дамарч байхад нь эмчийн үрээлэн туусан муудал цаанаас болоод Джеки Чан ах маань гүнждэг ганцаараа явж аврахаар болчлоо шүү. Их гомдоожээ зайлвал. Гэсэн ч Рой Джеки Чан ахаараас даган явдаг ба энэ хоёр ингэж явсаар Джеки Чан ах маань удахгүй гүнжин байгаа хятад цагаачдын хооронд хүрч ирлээ. Ингээд гүнжин байгаа газар болсны дараа Джеки Чан ах ч одоо гүнжтэнгээ хайгаад бөө юм болоо явчлаа. Гэхдээ тэгж явж байхдаа нөгөө нэг Лофонг гэж дурагтай таарад Лофонг ч одоо сэлэм эргүүлж гараад Джеки Чан ахыг дуусгах гэж үзэж тарж байгаа. Тэнгүү Джеки Чан ах ба Лофонг хоёрын хооронд гал гарсан цус тулаан эхэлдэг бөгөөд Лофонг ч эцтэй Джеки Чан ахыг яг сэлмээрээ чавчих гээд байхад нь Рой гарч ирээд Джеки Чан ахыг аварлаа шүү. Ингээд маргааш өдөр нь болоход хааны илгээсэн 3 торон цэрэг алтаа өгөх болцоод газар болох сүмдэр хүрэлцэн гэрлээ. Тэнгүү үзэгдсэлэгтод хааны торон цэргүүд явсаар гүнжтэй уулзаж алтаа өгөө зогсож байла. Тэгтэл яг тэр үед нь Лофонг нохоо санаалж яг бууга гаргаж ирээд гүнжийг боодох гэж байтал гэнт нөгөө сүмийн дотор байсан хоёр лам юудэнгээ буулгахтал Рой Джеки Чан хоёр байсан байвал яах вэ? Ингэж баахан буу шидэм гаргаж ирсэн Ройч Лофонгийг яг зэвсгийг нь хавиулаад байж байхад нь Джеки Чан ах ч өөрөө хааны торгон цэргүүдэд ингэж байгаа. Би та нарыг гүнжин хүслийн эсрэг юм хийхийг зөвшөөрөхгүйгээд гүнжтэн хамгаалж гарваа. Гэхдээ яг тэгсэн тэр үед нь өнөө цагдаагийн маршал бас буу өрөөд гараад ирдэг ба. Ройч тэр хоёр удалгүй буудалсаж эхлэхэд хитэн тал заваарсан баахан буудалсан боллоо. Нүл зодоон цохон болоо толгой эргүүлээд идэг нас. Джеки Чан ах маань эхлээд лонг фотод толдож байснаас сүүлдээ хааны торон цэргүүтээ зодлоод эргээд Лофонгийг хөөж энэ төр ёо. Цусаар шээж өгөх үедээ. Үүний дараа сүмийн өрөө дээр Джеки Чан ах Лофонгтой эцсийн тулдахад Джеки Чан ах маань тулцаар эцтэй Лофонгийг сүмийн хонхны том олсоор боож алав. Энэхүү эцэст нэг юм дайснаа дарж авсны дараа хааны торон цэргүүдч гүнждэг энд үлдхийг нь зөвшөөрлөө шүү. За тэгээд яг бүх юм амар сайхандаа жарах гайл байж байхад нь Волц гэж нэг хулгайч бас сүмийн гадаа гарч ичээд бөөн төөн тарьж гарахтаж Рой Джеки Чан хооч одоо цус үцгэр боллоо. Гэхдээ тэгээ манай хоёр чи амар орилж чарлаад л гараад ирсэн чи аль хэдийн Джеки Чан ахын авгаа нөгөө навчаа маань штэ. Омгийн хүмүүсэд дагуулад ирсэн Волц тэр эдийг бүслээд авсан байгаа юм чинь. Тэгж Волц одоо гөлөг болдог ба Рой Джеки Чан ах навчаа гуравч Волцын бүлгийн хантыг хаг дарав. Ингээд киноны төгсгөл гарахад ч Рой маань навчааг нэг сайн өмсөж гараад л гүнжтэн ч Джеки Чан ахтай салах ёс хийж манай хоёр чинь шин шериф энтер болсноо галт тэрэгний шин дээрэмчдийн бүлгийн араас хөөж гарлаа шүү. Хөө ямар янзын төгсдөг кино вэ? За өрн дулаан үлрэл эхлээд удахгүй зуны амралт ээлжийн амралтаа авах гээд догтлоод л байна уу та нар? Гэвч Монгол орныг аль хэдийн тойроод дууссан юм биш үсттэй. Тэгвэл Мяд компаниас Шанхай хот руу шууд нислэг үлдэж эхлэх гэж байна. Хэрв та хэд энэ зуныг дурсамжтай зугаатай өнгөрүүлэх гэвэл Шанхай хот руу ээлж шинэ юм үзэхэд бас янзтай шүү дээ. Шууд нислэг маань 7 сарын 2-оос эхлэх бөгөөд гайхамшигтайгаар өнгөрүүлээрэй.